Нийслэлийн агаарын бохирдол хэрээс хэтэрч үүнээс үүдсэн өвчлөлт газар авч байгаад иргэд бухимдаж дүн өвлийн хүйтнэр төв талбай жигсэж байсан саяхан. Гэтэл одоо бүрэн эрх нь хэрэгжиж байгаа улсын хурлын сонгуулийн үеэр нийслэлд агаарын бохирдлого болсон гэж сурталчилж иргэд ч бас итгэж байсан юм а. Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг 2017 онд баталж 2 үе шаттайгаар 2017-оос 2025 оны хооронд хэрэгжүүлэх шийдвэрийг тухайн үеийн засгийн газраас гаргасан байдаг. Тэгвэл үндэсний аудитын газраас хөтөлбөрийн хэрэгжилтэд гүйцэтгэлийн аудит хийж хөтөлбөрийн хэрэгжилт нь хангалтгүй байна гэсэн дүгнэлт гаргажээ. За үүнтэй холбоотой зарим тоо мэдээллийг та бүхэнд хүргэхээр бэлтгэлээ. 2017-оос 2019 онд агаар орчны бохирдлыг бууруулах ажилд нийслэлийн төсөв болон гадны зээлээс нийтдээ 456.1 тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ хугацаанд агаар орчны бохирдлыг бууруулах 199 арга хэмжээг эхлүүлж 91 арга хэмжээг нь дуусгахаар төлөвлөсөн ч хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавьж салбар дундыг оролцоог хангаж чадаагүй улмаас арга хэмжээний 67.8% нь огт хэрэгжээгүй байна. Гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт хэрэгэлсэн цахилгааны тарифын хөнгөлөлтөд 2017-оос 2020 онд нийтдээ 47.6 тэрбум төгрөг төлөхөөс орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо 7.3 тэрбумыг төлөлгүйгээр өөр төлбөр үүсгэсэн байна. Хэдийгээр агаарын бохирдлын үзүүлэлтээр нарийн ширхэгт тоосонцор буюу PM2.5 тоосонцрын хэмжээ 30 микрограмм метр кубээр буурч 49 болсон ч стандарт хэмжээнээс 2 дахин их хэвээр байгаа юм. За үүний зэрэгцээ азотын давхар эсэл хүхрлэг хийн хэмжээ харин ч өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байгаа нь анхаарал татж байна. Агаар орчны бохирдлыг бууруулъя гэд өнгөрсөн 2017-оос 19 онд 456.1 тэрбум төгрөг зарцуулсан. Гэтэл гүйцэтгэлийн аудит хийхэд зарим аймагт олгосон санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулжээ. Үүнд Дархан уул аймаг 246 ширхэг 100-ны төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ч зориулалтыг өөрчлөн 335 сая төгрөгийн 3190 ширхэг цахилгаан халагуурыг гэр хорооллын айл өрхүүдэд тараасан байна. Ховд аймгийн засаг даргад энэ арга хэмжээний хүрээнд хийх ажлын төлөвлөгөө байхгүй байхад 800 сая төгрөг шилжүүлсэн. Тухайн санхүүжилтээс 36 айлын хашааны хаалгыг сайжруулж, жигдрүүлэх, барилгын зураг төсөл боловсруулах зэрэг зориулалтын бус зардалд 116 сая төгрөгийг зарцуулсан байна. Мөн Архангай аймгийн Эрдэнэ булган сумын 6 багийн гэр хорооллын айл өрхөд 2019 оны 12 дугаар сарын 25-ны дотор 100 мянган төгрөгийн 200 ширхэг 100 нийлүүлэх ажлыг гүйцэтгүүлэхээр Blaze Tech компанитай шууд гэрээг байгуулсан боловч гэрээнд заасан хугацаанд 100-ыг нийлүүлээгүйгэх зөрчлийг илрүүлсэн байна. Гэр хорооллын иргэдийн өрхүүдийн цахилгааны тарифыг бол хөнгөсөн юм дүн байгаа. За энэ дээр бол 7.3 тэрбум төгрөгийг зарцуулсан. За энэ нь бол өөр хэлбэрээр бол улсын төсөвт бүртгэгдээд явж байгаа. За энийг бол ямар байгууллага эзэдэлхэн тодорхойгүй юм шийдэгдэг асуудлууд байсан учраас энэ талаар бол тодорхой арга хэмжээ авч ажиллаач гэдэг чиглэлээр бол сангийн сайдд бол зөвлөмж өгч ажилласан байгаа. За нийслэлээр бол Утаг Улаанбаатар гэдэг хөтөлбөрийг боловсруулсан гэдгийг ч за энийг бол баталгаажуулаагүй гэр бол төсөв санхүү баталгаа явж байгаа. Энэ асуудлаа бол төсөлбөрийг бол баталгаажуулж тэр шалгуур үзүүлэлт хөрөх үр дүнгийн тодорхой болгож ингэж цааш ажиллаачаа гэдэг ийм зөвлөмжүүдийг бол тус өгч ажилласан. Агаар орчны бохирдол хэрхэн буурсан бэ гэх үзүүлэлтийг нарийн ширхэг тоосонцор, азотын давхар эсэл хүхрлэг хийн хэмжээ хэрхэн өөрчлөгдсөн бэ гэдгээр нь дүгнэнэ. Хэдийгээр агаар орчны бохирдол бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд тодорхой арга хэмжээг хэрэгжүүлж нарийн ширхэг тоосонцрын хэмжээ буурсан ч гэлээ өнөөдрийн байдлаар стандарт хэмжээнээс 2 дахин хэвээр л байна. Харин хүхрлэг хийн хэмжээ стандарт хэмжээнээс жил ирэх тусам өссөн байна. PM2.5, PM10 гэдэг ийм тоосонцрууд бол үзүүлэлтүүд нь 79-с 30 хүртэл одоо 2 дахин бол тоосонцрын хэмжээ бол буурсан. Хэдий ч за азотын давхар эсэл хүхрлэг хийн ялгаруулалт бол буураагүй өссөн дүнтэй бол ийм үзүүлэлтүүд байна. Тэгэхээр энэ бол чанарын үзүүлэлт бол буурсан тоосонцрын хэмжээ буурсан ч хүхрлэг хийн арт үзүүлэх нөлөө бол өссөн дүнтэй байгаа учраас чанар дээр бол стандарт төвшөндөө хүрээгүй байна. Монгол улсын стандартаар хүлээн зөвшөөрөгдөх хэмжээ гэж байгаа. За дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр өгж байгаа бол хэмжээ гэж байдаг. Энэ төвшөндөө бол хүрэх болоогүй байна гэдэг ийм дүгнэлтийг хийсэн. Аудитаар 43.7 тэрбум төгрөгийн 19 зөрчлийг илрүүлсэн, 10.4 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгуулахаар албан шаардлага хөргүүлсэн боловч арга хэмжээ аваагүй учраас хууль хяналтын байгууллагад шалгуулахар болсон байна.